Эрхэм үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкаст тавчлалын шинэ дугаар танд хүрч байна. За өнөөдрийн сонгосон сэдэв маань их сонирхолтой сэдэв. За юу вэ гэвэл токсик харилцаатай эцэг эх болон ойр дотныхан хамаатан садангуудын талаар ярина. Эцэг эх болгон үр хүүхдийн сайн сайхны төлөө аз жаргалтай амьдралын төлөө явдаг. За тэрний төлөө санаа тавьдаг гэж бид нар боддог. За тэгвэл ягаад өнөөдөр токсик гэдэг ангилалд орчвоо гэдэг талаар та бас гайхаж байж магадгүй. Чи өөрийнхөө байх эрхгүй. Гэхдээ би хайрладаг гин. Арай ширүүнүгүй юу? Үргэлж тэдний зөв уучлалт гойхочгүй. Хэрв ийм байвал тэр ихээхэн токсик буюу хорлогч хүн байдаг. Чи яаж жижигэд энэ байдлыг өөрчлөх боломж байхгүй. Чи биш өөр хэн нэг нь л хайрлагдана. Өөрийгөө эндээс тусгаарлаж ил бүрэн бүтэн өөрийн онцлогтой хувь хүн болох боломжтой. Дмитрий Мелешко бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ICU болон ICF хэмээх хоёр том холбооны сертификатыг эзэмшигч, мэрэгжлийн коуч, туршлагатай сэтгэл зүйн мэрэгжилтэн. Түүний сэтгэл заслын үндсэн арга зүй нь трансакт анализ бөгөөд энэ нь Эрик Борны боловсруулсан эго төлөв буюу эцэг, насанд хүрсэн хүн, хүүхэд гэсэн гурван үндсэн ойлголтод тулгуурлаж хүний зан төлөв, харилцаа, хандлагыг судлахад чиглэдэг онол юм. Зарим гэр бүлийн гишүүд эцэг эхчүүд хүүхэдтэй хэд хяналт тавьдаг. Зарим нь өөрөө ч мэдэхгүйгээр токсик зан авир гаргаж байдаг. Ялангуяа залуу үеийнхэнд энэ их нөлөөлж байгаа харагддаг. Эцэг их гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаа үүсгэж чадаагүй, ойр дотныхны амьдралд нь хит их оролцож, шаардлагагүй юмн дээр дуугарч, нэг ёсондоо хортой зан гаргаж байдаг. Өнөөдөр энэ сэдвээр ярилцахаар бид нар бэлтлээ. Манай сонсогчдод ойлгомжтой болохын тулд эхлээд токсик гэр бүлийн гишүүн гэдэг нь яг хинбэ гэдгийг тодруулж хэлж өгөөч. Сайн уу, үзэгч сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сэдв одоо цагт маш их сонирхол татаж байгаа сэдв. Хүнийг шууд хараад тухайн хүнтэй харьцахад тодорхой шинж тэмдэг нь илэрч тэр хүнийг токсик гэдгийг мэдэж болдог бол амар л байна. Ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш. Учир нь токсик хүнийг бусдаас ялгах хэцүү. Гаднаас нь харахад тэр хүний токсик зан чанар сайн мэдэгдэхгүй. Таны ойр дотны байн хайрцдаг гэр бүлийнтэй гишүүн байлаач гэсэн шууд мэдэгдэхгүй. Хамгийн гол асуудал нь хамгийн чухал нь юунд байна вэ гэвэл токсик орчинд өссөн хүн үүнийг байх ёстой хэвэн гэж үздэг. Тийм орчинд төрж өссөн хүн өөрөөрөө байхыг мэддэггүй. Сая бид сонссон ярианаас ийм токсик харилцаатай хүмүүсийг ялгаж таних тийм амаргүй гэдгийг мэдэж авлаа. За тэгээд ч бас ийм хүмүүс энэ амьдралаараа удаан амжирсан учраас энээс өөрөөр байх ёсгүй. Миний зөв. За чи минийх учраас чи өөрөөрөө байх ёсгүй. Тийм ирэх байхгүй гэж боддог юм байна гэдгийг мэдэж авлаа. Танд энэ зүйл тань санагдаж байна уу? Та энийг өөрчлөе. За энийг болиё гэж бодож байсан уу? Тэгэхээр хүүхэд гэр бүлийнхнийг хараад эцэг их бүр хүүхэдтэйгээ ингэж л харилцдаг юм байна. Өөр хүүхдүүд нь ч бас ингэж харьцсан л гэж ойлгодог байх. Тийм ээ. Тэгээд ийм хүмүүс өөр харилцааг хараад их зочирддаг. Миний практикт ийм жишээ бий. Нэг эмэгтэй бидэнтэй уулзсан юм л да. Тэр өөр нэгэн гэр бүл 8 жил амьдарч. Тэгээд анх хамгийн их гайхаж зочирдсан зүйл нь тэр гэр бүл оройн хоолой хамтдаа бэлдэж, хамтдаа нэг ширээнд сууж хооллоод, хоолой идэхдээ баяр баясгалантай байж, өдөрт юу болсон тухайгаа хуваалцаж, хүүхдүүд нь сургууль дээрээ юу болсон тухайгаа ярилцаж байсан гэв. Үүнийг хараад өөрөө үнэхээр их гэж хэлсэн. Хоолныхаа дараа бүгд зурагтынхаа өмнө буудан дээрээ суугаад хамтдаа кино үзэхэд урд хожид ийм үзээгүй тэрэнд үнэхээр том цохилт болсон юм байна лээ. Тэгээд тэр өөрийгөө тэдэнтэй хамт сууж кино үзэх хэрэггүй, муухай хүн гэж бодоод хамт сууж чадаагүй. Иймээс токсик орчинд амьдарч байсан хүнд хитрхийн ингэж хамтдаа ойр дотнд байх нь байж болшгүй санагддаг. Яагаад тэгэхээр хүмүүс өөрөөр амьдарч болдгийг ойлгож хүлээн зөвшөөрөхөд тэдэнд маш хэцүү байдаг юм. За саяны зочин сэтгэл зүйчийн яриа маань үнэхээр сонирхол татлаа. Яагаад тэгэхээр зэрэг за ийм хүмүүс таны баяр баясгалан за гэр бүлийн арга хэмжээг сүйтгэхтэй гаргууд гэж байна. За яаж сүйтгэдэггүй гэхээр зэрэг эдгээр хүмүүс ихэвчлэн анхаарлын төвд өөрийгөө байх ёстой гэж боддог. Дээрээс нь бусдыг дорд үздэг, доромжилдог, за хэлэхгүйгээр хилдэг. Тийм учраас одоо баяр баясгалан баяр хөөрэй чинь сүйтгэж байдаг юм байна. За тэгээд ийм хүмүүстэй маргалдаад нэмэр байхгүй. Тэд нар өөрсдөө зүтгэн, муухарлна. Тэгээд хэрвээ та ямар нэгэн байдлаар тайлбар тавих гэж оролдвол тэр чинь сүулдэ гэр бүлийн хэрүүл болж хуурдаг. Бас ийм тал байдаг байх нь. За ингээд цаашаа бүгдээрээ яриагаа сонсцгоё. Би нэг жишээ ярьж өгье. Удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн нэг хүн маань байдаг юм л да. Тэр хүн гадаад улсад нүүж очоод бизнесээ бүр юучгүй тгээс нь босгоод шинэ байшин бариад гайхалтай гэр бүлтэй болж үр хүүхэдтэй ч болсон байна. Бүх зүйл нь сайхан.
Шинэ байшинд нь амьдрал дүүрээд жаргалтай мэт харагддаг байж. Харин тэр хүний дотор хов хоосон эзэнгүй зай байгаад байдаг. За жишээндээ эргэж оръё. Тэгж байгаад нөгөө хүн маань ээжигээ урьж, ээж нь ч очиж. Гэхдээ нэг ч үг хэлээгүй гин. Байшингийн сайхан байна гэсэнгүй, хангалттай боломжийн амьдарч байна ч гэсэнгүй. Харин нэг удаа гэр бүлүүдийн хооронд зохиогдсон волейболын тэмцээнд тоглох болж. Тэгээд тоглож байгаа тэдний охин нь бөмбөгөө алдсан чинь ээж нь шоолж инээсэн байгаа юм. Бөмбөг алдахад нь шүү дээ. Мэдээж жижиг зүйл шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь тэр эмэгтэйд маш хүнд туссан. Токсик хүмүүс бусдын амжилтыг биш алдааг нь голлон анхаардаг. Та албан тушаалаа хийж бүхнийг хийсэн байлаач таныг үнэлэхгүй бүх анхаарал зөвхөн алдаанд танил төвлөрнө. Энэ бол гомдмоор хүнд мэдрэмж. Учир нь бид ийм зүйл ярина гэж төсөөлдөггүй. Ийм токсик хүмүүстэй хамт байсны дараа их хүнд анзаарэгддэг нэг чухал зүйл нь яг л зодуулсан мэт болдог. Ярилцаж дууссаны дараа нүдүүлчихсэн, балбуулчихсан, шархацсан аятай л болдог. Токсик зан авиртай хүмүүс өөрийнхөө буруу, дутагдлыг хүлээх маш дургүй. Бусдыг өөрөө эрхэндээ байлгахыг хүсдэг. Замун дээрээс нь болохоор бусдад гомдохтой их амархан яагаад тэгэхээр бүх юм өөрийнх нь хүслээр байх ёстой. Гэхдээ тэдэнд нэг давуу зан чанар байдаг нь бусдыг захирч, бусдыг эрхэндээ оруулахдаа маш сайн. Энэ талаар юу гэж ярилцсан талаар бүгд одоо сонсцгоё. Токсик хүмүүс хэрхэн бусдыг захирч иргэшээлдээ оруулдаг вэ гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг өөрөө маш хэцүү ярвигтай зүйл. Тийм шүү, маш чухал сэдв. Нүдээр хараад шууд мэдрэгддэггүй, ил шарах сорив гэж байхгүй. Сэтгэлийн шарах гэдэг биенийхээс ч амар. Биеийн шарахыг хараад ихэнч мэднэ, анзаарна шүү дээ. Юу болов вэ? Яагаад гэмтэв гэдэл мэдчихнэ. Харин сэтгэл зүйн хүчирхийллээс үүссэн гэмтлийг бусдад баталж нотлоход үнэхээр хэцүү. Нэг жишээ татъя л да. Аав нь сургуулийн багш байж, бүх хүн л аавын сайн хүн гэлцэж, бүгд тэрнийг хүндэлдэг байв. Гэтэл үнэн хэрэгтээ тэр багш гэртээ маш токсик хүн байж, өөрийн охиндоо сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг болж таарав. Охин нь яаж чичээгээд үүнийг бусдад нотолж чаддаггүй. Учир нь нотлох баримт нь тэрэнд байхгүй, ил гаргаад үзүүлэх зүйл байхгүй. Бас нэг үйлчлүүлэгч маань өөрийн бодит түүхээ ярьсан юм. Хайртай залуутайгаа учирч л дээ. Тэгээд нөгөө залуу нэг өдөр би чамд хайртай гэж сэтгэлээ илчлэхэд нь хүлээж аваагүй байна. Нөгөө залуудаа бүр чи намайг хайрлаж болохгүй гэж хэлж, яагаад гэсэн чинь яагаад гэвэл миний шүүгээ эмх замбраагүй байгаа. Нэг талаараа инээдтэй мэт боловч эмгэнэлтэй явдал байгаа үсттэй. Бусдыг заавал нөхцөлтэйгээр хайрлана гэж заалгасан байгаа юм. Хэрвээ тэр нөхцлүүдийг биелүүлж чадахгүй бол аль нэг нь зөрчил юм бол чамайг хайрлахгүй гэдэг ойлголт бүр суужсан байсан гэсэн үг. Токсик хүмүүсийн хамгийн муухай зан чанаруудын нэг нь энэ байгаа юм. Саяны яриан дээр гарлаа. Тэд нар бол байн хүнийг өөнтгөлдөг, шүүмжилдэг. Ингэсээр хагаад хүүхдээ өөртөө итгэлгүй нэгэн болгож хуургадаг. Чи сайн байвал, чи онд сурвал, чи ингэвэл, тэгвэл би чамайг хайрлана гэдэг ийм мэдрэмж төрүүлдэг учраас хүүхэд нь том болоод дутуу мэт тийм мэдрэмжтэй хүн болдог. Тэгэхээр ингэж өссөн хүүхэд том болоод бусдад харилцахтаа, өөрийнх нь гэр бүлийг үүсгэхдээ, өөрийгөө хангалтгүй гэдэг ийм мэдрэмжтэй болчихдог. Бид нар ч болохоор зэрэг хүүхдүүдээ тэг инг, би л ингэж өссөн, би л ингэж байсан, тийм учраас чи тэг гэж хэлэх дуртай. Тэр байтугай чи энэ баяраар нь ингэж баярл, тэр баяраар нь тэгж баярл гэж бид нар бас заах дуртай болсон ч үү дээ. Токсик хүмүүсийн эрхэндээ байлгах гэж хийдэг дараагийн арга нь хит их хамгаалах. Хүүхдээ хит их бөөцөлдөг эцэг эхчүүд ч мөн үүнд хамаатай. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй ах дүүс, ойр орчмынхаа хүмүүсийн зан ааш, хичээл, сурлага, амьдралгээд бүх зүйл нэг үрчлэн оролцох гэдэг. Надад 30 гаруй настай нэг эмэгтэй үйлчлүүлэгч байсан юм. Хүний хувийн мэдээлэл нууц байдаг болохоор ямар нэг талаар танил санагдаж байгаа бол тохиолдлын шүү гэдгийг эхлээд онцлие. Тэр эмэгтэй надад өөрийнх нь сэтгэл санаа хоосорч ямар нэгэн сайхан харилцаагүй амьдарч байна гэж хэлсэн юм. Бид баг багаар тэр эмэгтэйтэй ажиллаж амьдралынхын түүхийг өссөн орчныг судалж эхэлсэн юм. Тэрнтэй ярилцаж байх явцад бид нэг зүйлийг олж мэдсэн. Өнгөрсөн бүх хугацаанд тэр эмэгтэй өөрийнхөө амьдралаар биш, харин эгчийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн амьдарч байсан болж таарсан юм. Бид тэрнээс чамд ер нь чөлөөт цаг гэж байна уу гэж асуухад тэр би чөлөөт цагаараа эгчийнхээ хүүхдүүдийг хардаг. Эгч хэлсэн болохоор би юу гэж үгүй гэхдээ очиод хүүхдийг харнаа гэсэн. Бид тухайн эмэгтэйтэй сайн ярилцаж баг багаар харилцаандаа хязгаар тогтоохыг зааж эхэлсэн юм. Гэтэл нэг өдөр нөгөө хүүхдээ харуулдаг эгч над руу ярьж байна. Утасны цаанаас сайн байна уу гэхэд нь би сайн байна уу гэд ярьж гарлаа. Өөдөөс харин тэр
Манай дүүг яагаад л байна да гэд юм ярьж эхэлсэн юм. Би ч үнэхээр их гайхсан л да. Тэгээд тэр Димитри чи манай дүүг тайван орхи. Оронд нь чамд байр авч өгье болох уу гэдэг юм да. Төсөлж байна уу? Эгч нь ерөнхийдөө дүүдээ чи өөрийн гэсэн амьдралтай байх эрхгүй гэж ойлгуулад түүнийг шууд биш далд байдлаар илэрхийлдэг болж таарсан юм. Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол бид нар ихэвчлэн дотроо хатгалдаг. За тэгээ их л бодож бид нар найздаа л хэлдэг. Тэгээ гэр бүлийн чинь нэг гишүүний нэг зүйл болохгүй байх гэхээр бид нар гэр бүлээрээ сууж байгаа бүгдээрээ ярилцдаг, тэрийг шүүдэг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хэн нэгэн нөлөөлөд байна уу, хэн нэгэн гадны хүч байна уу гэж ярилцдаг болохоос асуудал бидэнд байна уу гэж бид нар ерөөсөө ярилцдаг болсоо та. За яг үнэндээ болохоор сэтгэл зүйн хүнд байдалд орцсон хүнийг ингэж дээрээс нь хэлээд хэн нэгэн буруудныг хайгаад байгаа нь тэр хүнийг найшлуулах биш улам цааш нь төлөгдөг байх нэ. Хил хязгаар тогтооно гэдгийг би хувьд ингэж ойлгож байна. Би өөрөө байнгын дарамт хүчирхийлэл донд амьдарч байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөртөө би хүчирхийллээс татгалзаж байна. Дахиж би хэн нэгний хүчирхийлэлд автахгүй. Бас би өөрөө ч бусдад хүчирхийлэл үзүүлэхгүй. Би хэн нэгэнд муу зүйл хүсэхгүй. Бас өөртөө ч гэсэн муу зүйл тохиолохыг хүсэхгүй. Тиймээс би өөрийн хил хязгаарыг тогтооно. Энэ бол хүчирхийлэлгүй байх хил хязгаар юм. Хил хязгаар тогтооно гэдэг нь би дахиж тэр токсик хүмүүстэй харилцахгүй, харилцаагаа таслана гэсэн үг биш. Харин тэр хүмүүст миний энэ хил хязгаарыг давахгүй шүү гэдгийг сайн ойлгуулах. Би хүнд хор учруулахыг хүсэхгүй байна. Бас өөрөө ч бусдад торлогдмооргүй байна гэж хэлнэ гэсэн үг юм. Ер нь амьдралдаа би ийм байр суурь баримтлан гэдгээ зоригтойгоор хэлнэ гэж ойлгож байна. Ерөнхийдөө ингэж ойлгож байна. Би чиний хэлсэнтэй санал нэг байна. Үүнийг бас өөр өнцгөөс тайлбарламаар байна. Хүн ийм төрлийн харилцааг дуусгаснаар хортой хүмүүсээс зайгаа барьсан ч алсаас хайрлах эрх нь нээлттэй боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл бид тэдэнд муу санахгүйгээр зүгээр л хол байж хайрлаж чадна. Яагад гэвэл хүн ийм токсик орчинд байгаагаа ойлгож тэндээсээ холдож эхлэхэд хамгийн их мэдрэгддэг зүйл бол уур хилэн өшөө авах хүсэл байдаг. Тэд надад ингэж хандаж байсан. Би тэднээс өшөө авах ёстой гэж бодох нь өөрөө буруу. Энэ мэдрэмжэндээ автвал та хэлбэр нь өөр болохоос тэр токсик харилцааны тойрогтой байсаар л байна гэсэн үг. Харин ийм тохиолдолд таны хийж болох хамгийн зөв алхам бол өөрийн амьдралаараа амьдарч эхлэх юм. Бид нар тусдаагаараа явж нэхэр бүр мөсөн холбоогоо таслана гэж бодож байгаа. Үгүй ээ, бүр мөсөн холбоогоо таслахыг хэлээгүй би энд. Бүр мөсөн холбоогоо таслаад хамаг юм хаагаад явна гэж бид хэлээгүй. Гэхдээ сайнаас өөрийнхөө боломжоор өөрийнхөө хэмжээгээр хайрлаад харилцаад явахд болохгүй юм байхгүй гэж хэлэх гээд байгаа. 7 хоног өөр мэдлэг нэмж харах үнцгийг өөрчлөх шин шилдэг подкаст ярилцлагуудыг танд бид хүргэх болно. Лайк дарж, subscribe хийхээ мартаоцгаая.